Монголчууд бол тавтаа морил энхүүшийн дүүнер игдүүтэй юм аа гэсэн байна. Миний жилийн орлого 300 сая вон гэж би чамд худлаа ярьсан. Манай Монголд ч гэсэн шалгагдаад явж байгаа хэрэг ингээд олон цацагдсан байдаг те. Муу цагдаагаас болоод бас нэг хүний ам хохирцсан байгаа хгүй юу. Тэгсэн чинь 50 настай их чинь зүгийн бал гэдэг үг нь аягүй гоё таалагдсан юм шиг байгаа. За сайн байцгаана уу? Золбоотын та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ Солонгосын сонин сайхан нэвтрүүлгийнхаа ээлж дугаарыг хүргэх гээд бэлэн болоод сууж байна. Солонгосоор сонин сайхан маш ихтэй манай Монголын талаар дахиад гарсан байна. Гэхдээ энэ удаагийн мэдээж гисэн маш гоё эерэг мэдээ байгаа шүү. За тэгвэл Монголынхаа талаар эерэг мэдээгээр өнөөдрийнхөө бичлэгийг эхлүүлье. Энэ оны ихээр Мукпу хотын нэгэн ахлах сургуульд Монголын 16 сурагч элсэн оржээ. Солонгос хэл сайн мэдэхгүй ч тэд багшийнхаа зааж байгаа үг бүрийг тэмдэглэн бичиж хичээнгүлэн суралцж байлаа. Харин хичээл тарамагц бүх зүйл өөрчлөгдөнө. Октод бэлтгэлийн хувцас өмсөд волейболын талбайд орох үедээ огт өөр хүмүүс болдог. Маш хүчтэй цохилт хурдтай довтлогоо оновчтой гаргалт нь яг л мэрэгжлийн тоглогч шиг харагдаж байна. Энэ сургуулийн монгол сурагчид Солонгос улсын хэмжээнд зөвхөн Монгол буюу гадаад оюутнуудаар бүрдсэн Солонгос улс дахь ганц баг юм. Өнгөрсөн 9-р сард 6000 гаруй сурагчид оролцсон Чоннам хотын спорт соёлын наадамд тэд 1-р байрыг эзэлж Солонгос даяар шуугиан тарьжээ. Тэгэхээр Солонгосын волейболын секцтэй ахлах сургуульд явж байгаа юм охтууд 6000 гаруй тамирчид оролцсон тэмцээнд 1-р байрыг эзэлсэн гэж байгаа байхгүй юу? Аврах болсон гэж боддоо. Бүр үнэхээр мундаг байгааз. Би өөрөө дунд сургууль ахлах сургуульдаа Солонгосын хөл бөмбөгийн секцэнд явдаг байсан учраас энэ сургуулиуд нь хоорондоо ямар амар өрсөлдөөнтэй байдгийг мэддэг байхгүй юу? Энэ Солонгосын сургуулиуд дундаасаа нэг номерт орно гэдэг бол бүр үнэхээр гайхалтай амжилт. Бид бүгдээрээ хамтдаа тоглосон болохоор үнэхээр хөвгөлтэй байсан. Тиймээс бид ялч 1-р байрыг эзэлж чадсан. Хүний нутагт нэг зорилгоор хөлсөө урсган байж бий болгосон хөдөлмөр, нөхөрлөл тэдний хамгийн том хүч амжилтын шалтгаан болсон байна. Мукпу эмэгтэй ахлах сургуулийн монгол волейболчдын амжилтын түүх ийхүү 6 дахь жилтэйгээ золгож байна. Одоо харин тэдний зорилго улсын хэмжээний тэмцээнд төрүүлэх. Бид дүүрэгтээ төрүүлж Сэжон хотын тэмцээнд оролцох эрхээ авсан. Бэлтгэлээ маш сайн хийгээд Сэжон хотын тэмцээнд авраг болох зорилго тавьсан байгаа. Монгол улсын 16 сурагч өмнөө нэг зорилго тавьж бүгд хамтдаа нэгдэж өндөр түвшний бэлтгэлдээ орлоо. Монголын өөр нэгэн од өмнө нь дээд лигт тоглож байсан орхон алдар тоглогч Ким Ёнгёны шав энхүүш нарын амжилт нэр хүнд өсөхийн хэрээр энхүү сургууль волейбол сонирхогч монгол хүүхдүүдийн эрх дуртай гадаад сургуулиудын нэг болсон байна. За Монголын ахлах сургуулийн сурагч охтууд маань Солонгост ирээд Солонгосын энэ волейболын секцтэй сургуульд нь ороод маш амжилттай бэлтгэгдэж байгаа юм байна. За тэгээд энэ гоё эерэг мэдээний доор Солонгос хүмүүс маш их сэтгэл бичиж үлдээсэн байсан. Юу гэж бичсэн бэ гэхээр бүгдээрээ солонгосоор ярьж байгаа нэг игдүүтэй хөөрхөн юм байна гэсэн байна. Монголчууд бол тавтаа морил энхүүшийн дүүнер игдүүтэй юм аа гэсэн байна. Мундаг юм аа дэмжиж байна шүү гэсэн байна. Тэгээд зөндөө олон лайк авсан нэг сэтгэл байсан байхгүй юу? Тэрэн дээр юугээ бичсэн байсан бэ гэхээр битгий уйлаарай намун ундраа гэсэн байсан байхгүй. Тэгээ би гайхаад яагаад энэ намун гэдэг охиныг битгий их уйлаарай гэж бичсэн бол гэдэг анхандаа ерөөсөй ойлгохгүйсэн байхгүй. Тэгээд энэ дэр амар олон солонгосчууд лайк тарцсан. Тэгсэн намун ундраа гэдэг нэрийг солонгосоор дуудахаар ямар дуудлага болж байна вэ гэхээр ному унда гэдэг нэр болж байгаа байхгүй юу? Ному унда. Ному унда гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр дэндүү их уйлж ийн гэсэн утгатай байхгүй. Солонгосоор ному гэдэг нь дэндүү, унда гэдэг нь уйлж ийн гэсэн утгатай. Тэгээд ному унда. Ному ундра. За тэгээ бас сонин шүү. Монголчууд солонгосчууд хоорондоо маш сайн ойлголцдог гэсэн байна. Хөөрхөн охтууд минь солонгост хөгжин дэвших болтугай. Монгол улс таалагддаг шүү гэсэн байна. Тэгэхээр би баг мэдээ болгоноороо хэлж байгаа те. Солонгосчууд бол монголчуудад маш дуртай байдаг. Монголчууд маш сайн ханддаг. Монголчуудыг сайн хүмүүс гэж боддог. Зөвхөн солонгос гэлтгүй ер нь манай монголчууд бид нэр явсан газраа улс их орныхоо нэрийг бодож явцгаах хэрэгтэй шүү. Мэдээж солонгосчууд зүг зүгээр ахт нь магтахгүй шүү дээ. Яг уулзж байгаа, учирж байгаа, Монголын талаар авж байгаа мэдээлэл нь эерэг сайн байгаа учраас монголчуудын талаар ийм сайн, эерэг зөв бодолтой болж байгаа. Манай монголчууд мундаг шүү. Бие биенээ гоё урамшуулж байгаа. Монголчууд бие биенийгээ тамийн тогооны үлгэр бие биенийгээ дандаа доош нэгдэг бла бла гэдэг болохоос манай Монголд сайн, эерэг, зөв бодолтой, ухамсартай, мундаг залуучууд зөндөө байдгийг шүү тий. Сүүлийн үед Солонгост гэрлэлт зуучлалын компаниуд үйлчлүүлэгчиддээ буруу мэдээлэл өгч хүмүүсийг хохироосон тохиолдлууд олноор
бүртгэгдэж байна. Бүсэн хотын оршин суугч И гэх хэрэгтэй 2022 оны 2 дугаар сард 2 сая 700 мянган вон төлөн нэгэн томоохон гэрлэлт зуучлалын кампанид бүртгүүлжээ. Тэр компани түүнд жилийн 300 сая воны орлоготой цэцэрлэгийн эрхлэгч A гэх бүсгүйг танилцуулж өгсөн байна. Ингээд EA2 тухайн оны 6 дугаар сард гэрлсэн боловч сарч болоогүй маргалдаж эцэст нь салах өргөдөл гаргах хэмжээнд хүрчээ. Харин энэ үеэр И залуу нэгэн ноцтой үнэнтэй нүүр тулсан A гэх эмэгтэй цэцэрлэгийн эрхлэгч биш, ердөө удирдлагын туслах ажилтан байсан бөгөөд жилийн орлого нь 56 сая вон байсан гэдгийг шүүгдэх явцдаа олж мэджээ. Түүний ажилтг байсан цэцэрлэг нь эцгийнхэн нэр дээр байсныг өөрийгөө захирал эрхлэгч гэж гэрлэлт зуучлалын кампанид мэдээлсэн байжээ. Худлаа мэдээллээр намайг хуурсан гэж И залуу 2023 оны 9-р сард тус кампанид хохирлын нэхэмжлэлт гаргасан ч 1-р шат, 2-р шат хамгийн сүүлийн дээд шүүх хүртэл ялагдсан байна. За тэгээ энэ хоёр хурмаа хийгээд гэрлээд хүүхдтэй болоод 1 сар болоогүй 2 тишээ босон гэж байгаа байхгүй. Тэгээ Солонгосын хууль дүрмэнд 2 хүн суугаад голоосоо хүүхдтэй болоод салсан бол заавал шүүхтэлцэж хүүхдээ хинэн авахын те сард хэдэн удаа хүүхдээ харуулж яахын тэг хүүхдээ харахгүй байгаа тал нь сар болгон хэдэн төгрөг хүүхдтэй явуулж яахын энэ бүгдийг нь шүүхээр тогтоогоод өгчдөг. За тэгсэн энэ танилцсан эмэгтэй нь яасан бэ гэхлээр бүх үннээ хэлж эхэлсэн байгаа байхгүй юу. Өө би цэцэрлэгийн багш биш ээ. Надад мөнгө байхгүй. Миний жилийн орлого 300 сая вон гэж би чамд худлаа ярьсан. Би жилд 56 сая вон л олдог. Хүүхдийнхаа мөнгийг аль болох нөө их хэмжээгээр авахын тулд би сарда бага мөнгө олдог гэдгээл шүүхэд мэддэхгүй бол болохгүй шүү дээ. За тэгвэл шүүхээс яагаад энэ эмэгтэйн талд орсон бэ гэхлээр A-ийн өгсөн мэдээлэл худал байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч A-ийн эцэг их цэцэрлэгийг ирээдүйд охиндоо өвлүүлнэ гэж хэлсэн гэсэн үндслээр И-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй. За харин хуурцсан И залуу хэлэхдээ цэцэрлэгийн эрхлэгч болохын тулд улсын мэргэжлийн гэрчлэгээ хэрэгтэй. Тэгсэн Эд гэрчлэгэж байгаагүй. Би хүүхдийн тэтгэлэг гэж жил болгон 56 сая вон төлөхөөр болоо зогсохгүй. Шүүхтэр ч ялагдаад одоо өмгөөлөгчийн зардлаач хүртэл би өөрөө төлөх болчихлоо гэж гомдлсон байна. За тэгээ энэ залуу бол 2 сая 700 мянган вон төлөөд их нэртэй болгосон биш бүр өрөнд ороод дууссан байгаа хгүй. Хурмаа игээд хүүхдтэй болоод нэг гэрт орсон. Тэгээд хоорондоо таарахгүй нэг сарч болоогүй салж байгаа хгүй. Тэгээ уг нь энэ надад анханасаа худлаа ирсэн байна гэж шүүхтээд тэр хохирлынхаа мөнгийг авах юм болов энэ сар болгон хүүхдтэй өгөх мөнгөө баг тогтоох юм болов гэсэн чинь жил болгон 56 сая вон өгөхөөр болоо тэгээ дээрэс нь бас өмгөөлөгч худалдаж авсан мөнгөө хүртэл өөрөө төлөх болчихж байгаа байхгүй юу. Солонгос бас нэг ийм хууль байдаг. Би нэг хүнтэй шүүхтэлцлээ гэж бодъё л тоо. Тэгээ шүүхтэлцэж байгаад би ялах юм бол миний тэр өмгөөлөгчийн мөнгийг нөгөө намайг хохиросон үнээсээ гаргаж авах боломжтой байдаг байхгүй юу. Хэрвээ би шүүхэд ялж чадаагүй бол өмгөөлөгчийнхаа мөнгийг ч өөрөө гаргана, тухайн хүний над дээр гаргасан хохирлын мөнгийг ч гэсэн би бүгдийг нь өөрөө төлнө гэсэн үг. Тэгэхээр энэ шүүх хурал гэдэг бол Солонгост маш чухал. За үүгээр зогсоогүй 20 настай Би гэх эмэгтэй 2023 онд И залуугийн бүртгүүлсэнтэй адил кампанид 3 сая вон төлж гишүүн болоод нэгэн залуутай уулзтал торгуулийн ялтай гэмт хэргийн түүхээ нуусан эрэхтэй байж таарчээ. Уулзалт удаан үргэлжлээгүй Б бүсгүй компани танилцуулсан шинэ найдвартай гэрэлтийн систем үнэхээр их асуудалтай байна. Ярьснаас тис ондоо байсан гишүүн болгож мөнгөө авчгаад л нэг болсон болоогүй хүн танилцуулж өгчхөөд л хайчихдаг хэмээн шүүмжилжээ. Харин тухайн компани өөрсдийгөө өмөрөхдөө гэрэлсэн эсэх боловсрал, ажил мэргэжил зэрэг мэдээллийг шалгах боломжтой ч бизнес эрхлэгч хүмүүсийн орлогыг 100% баталгаажуулах боломжгүй. Энэ нь уулзах явцдаа өөрсдөө нэгтлэх ёстой зүйлээ гэж тайлбарлсан байгаа. Тэгэхээр ерөөсөө гэрэл зуучлалын компаниуд нь ямар ажил хийдин, ямар боловсролтой, ямар мэргэжилтэй энэ бүгдийг ингээд тэмдэглээд баримтуудыг харчаал тэгэл нэг эрэгтэй эмэгтэй хоёрыг хооронд нь танилцуулчаал хайчдаг юм шиг байгаа юм л да. Тэгээд өөрсдөө уучраа олцгоо гэдэг. Тэгэл өөрсдөө уучраа олох чи хэцүү шүү дээ. Тэр нь амьдрал хамгийн хэцүү юм чи өөрсдөө уучраа олох юм шүү. За Солонгост иймэрхүү гэрлэлт зуучлалын компаниуд бол зөндөө байдаг. Тэгэд энэ компаниудад хамгийн их ирдэг гомдол нь юу гэж профайл зураг нь хуурамч гих гомдол тасрахгүй ирдэг гинэ. Зуучлалын компаниас өгсөн зураг болон бодит байдал нь тис өөр байсан гэж хүмүүсийн гомдлох нь мөн өссөөр байгаа. Кангнамын нэгэн компани ажилтан хэлэхдээ залуу үеийг гадаад төрхийг их чухалчилдаг болсон. Тиймээс хамгийн гой гарсан зургаа л өгдөг. Бодит байдалтай зүрх үйч гардагч өөр харагдана гэдэг нь субъектив учраас тохиролцоо цуцлах, төлбөрийг буцаан олгох шалтгаан болдгүй гэж тайлбарлсан байгаа. Тэгэхээр одоо мэдээж энэ гэрэл зуучлалын компанид бүртгүүлж байгаа бол хамгийн гоё гарсан зураг л хинч гэсэн өгөхийг бодох байлгүй дээ, тэ. Тэгээ аюу гоё гарсан зураг өгчдөг яг ингээд уулзаад үзэхээр бүр тис ондоо хүм байхаар тэгээд бигээс 0 орчоод ирээд цухтагаа явцдаг юм шиг байлаа л дээ. Тэг яг иймэрхүү компаниар зуучлуулаад нэг амар бүр үнэхээр хөөрхөн эмхтэй өөстэй энэ эмхтэйтэй уулзч үзээгээд яг ингээ хоорондоо одоо мичийн таарад хоорондоо бие бинийгээ таалаад болцоод уулзсан чинь бүр зурагнаасаа бүр тис ондоо авах юм бол те
бүр тис сондоо. Тис сондоо авах юм бол тэгэл та юу яах вэ? Би бол тэр өдөртөө тэгээд ямар ч сан гоё байх л. Шууд уулзангуудаа та чинь зурнаас өөр юм бэ? Би явлаа бас муухайш бүдүүлэх шүү дээ. Тэгээд юм ярилцсан суучаад за баяртаа гэдэг хайтайхан салаа тэгээд дахиж холбоо барихгүй байх. Ер нь тав хүнсэн тэгнэ шүү дээ. Айлгүй шууд бас та чинь зурнаас шал өөр хүн биш дээ. Би явлаа гэд яваад өгөх хүн байх юм болов. За 2021 оноос 2023 оны 6 дугаар сар хүртэл Солонгосын хэрэглэгчийн гомдол хүлээн авах газарт ирсэн гэрлэл зуучлалын компанитай холбоотой гомдол 1188 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ тоон жил ирэх тусам өсөж байгаа нь судалгаагаар нотлогдлоо. Тэгэхээр жил болгон 1188 хүн очоод зурнаас нь өөр юм гээд буцах юм уу? Айсгүй яг уулзч үзээ те. Нэг гэрт ороод амьдрахаар тэгэл мэдээж л асуудал гарч ирнэ шүү дээ. Тэгэл хэрэлдэж маргалдаад хоёр тишээ болохоор л нөгөө гэрэл зуучлалын төвдөл гомдол гаргадаг юм шиг байгаа юм л да. Ер нь бол асуудал биш дээ. Хүнд өөрт нь байдаг юм байлээ. Надад асуудал байгаа шүү. Би асуудалтай хүн те. Би бол маш их асуудалтай хүн гэдгийг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээ түүнээс бол тэгээд хин нэгэд буруу өгөөд яваадах юм бол насаараа хүн буруутгасаар агаал дуусна шүү. Мансууруулах бодис хэрэгэлсэн хэрэгт шалгагдаж байх үедээ амиа хорлсон жүжигчин Lee Sung-gyun-ийн мөрдөн шалгах мэдээллийг сэтгүүлчдэд задлсан нэгэн цагдаа шүүхээр ороод байна. Өчигдөр Yonhap агентлагийн мэдээснээр Инчоны хууль шүүхийн танхимд болсон шийдвэрлэх шүүх хурал дээр прокурорын байгууллага 30 гаруй настай этгээдэд албан тушаалаа хууль бусаар ашиглаж төрийн нууц задруулсан гэх зүйл ангиар 3 жилийн 20 хял оноохыг шүүхэд хүсжээ. Гэмт этгээд 2023 оны 10 дугаар сарын 2-нд Lee Sung-gyun-тай холбоотой мансууруулах бодисын хэрэг мөрдөн шалгалтын явцын зургийг авч хоёр сэтгүүлчид дамжуулсан нь нотлогджээ. Түүнчлэн Lee Sung-gyun-ийн хэрэгт холбогдсон хүний нэр, өмнөх ял шийтгэл, ажил мэргэжил зэрэг хувийн мэдээллийг сэтгүүлчдэд бас өгсөн байжээ. За уг үйлдэлийн дараа цагдааг ажлаас нь халах шийдвэр гаргасан боловч тэрээр хэрэгээ хүлээн зөвшөөрөлгүй өөрийг нь халсан Инчоны цагдаагийн даргаыг шүүхэд өгч ажлаас халах шийдвэрийг нь хүчингүй болох хүсэлт гаргасан. Гэвч 1-р шатны шүүхтэр түүнд ялтаа шийдвэр гарчээ. Ийн эцсийн шийдвэрийг унших тогтоолын шүүх хурал эх сарын 17-ны өдөр Инчоны шүүхтэр болно. Хэрвээ тэр өөрийнхөө гин бурууг нотолж чадахгүй бол 3 жилийн 20 хял авах нь тодорхой болоод байна. За тэгэхээр та бүхэн мэдж байгаа те би болсон явдлаараа зөндөө ярьсан Lee Sung-gyun гэж Солонгосын үнэхээр гоё холоотой мундаг жүжигчин амиа хорлоод нас барсан те. Тэгэхээр энэ жүжигчний мэдээлэл бүр маш хурдан олон тараадсан шүү дээ. Тэгсэн ард нь ийм цагдаа байсан байгаа байхгүй. Ерөөсөө тэр мөрдөн байцаах үйл ажиллагаа явагдаж байхад тэр мэдээллийн авангуудаа сурвалжлагчдад цацчдаг. Сурвалжлагчид нууцаар өгчдөг. Яагаад вэ гэхээр тэр сурвалжлагчдаас маш их хэмжээний мөнгө авч байгаа штеп. Араар. Тэгэхээр ийм үдгүү төр төгсөн тангараа биелүүлдэггүй албан тушаалаа ашиглаж те цаагаараа энэ авилгал авдаг иймэрхүү муу цагдаагаас болоод бас нэг хүний амь хохирцсан байгаа хгүй. Тэгээ энэ юу 3 жил байтгаа бүр 30 жил өгөхөд ч ууг нь багтан шүү дээ. Тэгсэн энэ цагдаа бүр өөрөө би гомдолтой яагаад намайг ажлаас халж байгаа ингээд Инчоны цагдаагийн дарга шүүхэд өгсөн байгаа хгүй. Би буцаа ажилдаа орно гэд тэгсэн чинь шүүхээс та юу яриад байгаа юм бэ? Та бүр өөрөө амар гэмт хэрэг хийчихэд давж заалдаж малдаад танд 3 жилийн ял өглөө гэсэн прокурорын шийдвэр гарсан байгаа. Одоо тэгээд эх сарын 17-ны өдөр Инчоны шүүхтэр шүүх хурлан дахиад болох юм байна. Магадгүй энэ Lee Sung-gyun жүжигчнийг хэргийг шалгах явцад нь энэ хэрэг нь олон задраагүй те сэтгүүлчдэд тараагүй Солонгос даяар тарж бөөн сенсац болоогүй бол энэ жүжигчин өнөөдөр амьд байхыг хэн ч үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр нэг хүний ийм байлаар хариуцлагагүй үйлдэл ингээд зөв хүний амь насыг аваа авчиж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь анзаараад байхад манай Монголд ч гэсэн шалгагдаад явж байгаа хэрэг нь ингээд олон цацагдсан байдаг те. Тэр сайт, тэр сэтгүүлчдгээд энэний цаана бол ердөө л мөрдөн байцаах ажиллагааг явуулж байгаа, шалгаж байгаа төрийн албаагч цагдаа нарт л ноо байгаа байхгүй. Төр тангараг өргөөд энэ гэмт хэрэг шалгагдаад те шүүхийн процесс яваад бүх юм нь мэдэгдсэн тодорхой болсон хойно ард иргэдэд зарлах хэрэгтэй болохоос шүүхийн шийдвэр гараагүй байхад зүгээр араар нь мөнгө аваад сэтгүүлчдэд энэ мэдээг ингээд цацчдаг ийм цагдаа нар бол Монголд зөндөө байгаа болохоор л нөгөө сайтууд нь хэрэг болоод баг цагдаагийн ажилчид нь очоочгүй байхад нөгөө хэрэг нь таарсан байдаг шүү дээ. Иймэрхүү юм бас Монголын шүүх цагдаагийн байгууллага одоо тэр авилгалтаа тэмцэх газрын энэ төр нь сайн шалгаж явах хэрэгтэй гэж бодож байна. Солонгосын хөл бөмбөгийн улсын шгшээ тоглож байсан одоо нэвтрүүлэгчээр ажиллаж буй Lee Chon-soo олон тэрбум вооны залилан хийсэн гэх хэрэгт холбогдсон шүүхэд
дуудагджээ. Гомдол гаргагч гэх иргэн нь Lee Chon-sooгийн олон жилийн танил бөгөөд саяхан Chejouгийн Seogwipo цагдаагийн хэлтэс түүнийг залилан хийсэн гэх гомдол гаргажээ. За гомдлын материалыг харуул 2018 оны 11 сард Lee Chon-soo гэх танилаасаа амжиргааны зардал мөнгө зээлж өгөөч хэмээн гуйж YouTube-ийн сууг ажилуулнаа. Хөл бөмбөгийн актем нэнэ. 2023 оны эцэс гэхэд би бүгдийг нь эргүүлж төлнө гэж амласан байна. Иргэн 2018 оноос 2021 оны 4 сар хүртэл нийт 9 удаа 132 сая воныг түүнд зээлдүүлжээ. Гэвч 2021 оны намраас хойш Lee Chon-sooтэй холбоо тасарч 2023 оны эцсийн амлсан хугацаа өнгөртөл нэг ч воныг буцааж аваагүй гэжээ. За иргэн өөр нэгэн ноцтой мэдээллийг гаргаж тавьсан. Lee Chon-soo 2021 онд Forex-ийн арилжаанд 500 сая вон хөрөнгө оруулбал сар бүр ашиг хуваарлнаа. Мөн эхэнд авсан хувьцааг нь ч бүгдийг нь бэлэн мөнгөн дүнгээр буцааж өгнө гэж санал болгосон байна. Иргэн хэлсэн үгэнд нь итгээд би гих хүнд 500 сая вон шилжүүлжээ. Гэвч буцааж авсан мөнгө нь ердөө 160 сая вон байсан бөгөөд үлдсэн 340 сая воноо буцааж авч чадаагүй гэж хэллээ. За харин Lee Chon-sooгийн тал энэ бүхнийг эрс өгөөсгөж байгаа. Мөнгө авсан нь үнэ. Гэхдээ тэр үед их мөнгөтэй хүн байсан. Зүгээр л тус болж байна гэд өгсөн мөнгө. Гэмт хэрэг үйлдээгүй залилан биш. Харин 500 сая воны хөрөнгө оруулалтын асуудалд мөнгө авсан нь үнэн ч залилангийн зорилго байгаагүй гэж мэдүүлсэн байна. Би энэ мэдээг бэлдэж байхдаа нэр үнэхээр инээд төрсөн. За тэгвэл Lee Chon-soo гэж хин юм бэ гэхээр 2002 оны Солонгос Японы дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багтаага 4-р байр эзэлсэн түүхэн амжилтын гол тоглогчдын нэгэ. Тэрээр одоо 780 мянган дагагчтай Lee Jin-soo гэх нэртэй YouTube сувгийг ажилуулдаг. За тэгээ солонгоччууд бол яг энэ мэдээг нь хараад шоконд орж ийн л доо. Яагаад вэ гэхлээр энэ Lee Chon-soo гэх тамирчин сүүлийн 3 жилд бол энэ нэвтрүүлэг одоо энэ YouTube сувг гих мэтчлэн маш идэвхтэй ажиллаж байгаа ийм тамирчин баггүй юу. Энэ солонгоччууд айгүй хүлээн зөвшөөрсөн мундаг хөлбөмбөгийн тоглогч бас айгүй ёс зүйтэй залуу байна, айгүй мундаг залуу байна да гэд магтаад байсан. Гард нь ийм тесрээд гараад ирж байгаа. Одоо Lee Chon-soo гэх тамирчинд дургу болж байгаа асуудал нь юу вэ гэхлээр энэ тайлбаруудын та бүхэн хараа л та тий. Мөнгө авсан нь үнэ. Тэгэхээр тэр тухайд зүгээр л өгчээсэн шүү дээ гэд буцааж өгөөгүй байхгүй. Тэгээ гимт хэрэг үйлдээгүй. 500 сая воны хөрөнгө оруулалтын асуудал дээр ч гэсэн мөнгө авсан нь үнэ. Гэхдээ залилангийн зорилго байгаагүй. Энэ одоо яг юу гэсэн үг юм те? Би Lee Chon-soo гэх тамирчны YouTube сувгийг хүртэл үздэг байсан. Яагаад вэ гэхээр хөлбөмбөгийн талаар айгүй гой мэдээлэл хаяа гаргадаг гой юм ярьдаг байхгүй. Тэгээ яг энэ мэдээлэл нь гарснаас хойш бүр үнэхээр үзэхээс дургу хүрч эхэлж байгаа юм чам. 780 мянга гаруй дагагчтай ийм YouTube сувг хөтэлдэг ийм олонний танил хүн. За тэгээд мөнгөгүй бол хамаалга. Энэ бүр хангалттай мөнгө олж байгаа. Бүр жилдээ хэдэн тэрбум воноор нь олж байгаа ийм залуу байхгүй. Тэгсэн мөртлөө тэр хүнээс зээсэн мөнгө буцаагаад өгч чадахгүй ийм муухай шуналтай. Lee Chon-sooгийн тал нь тайлбар тавиагүй байхад би итгээг байхгүй. За арай гүү хэлгүүдээ худлаа хэлгүүдээ ямар нэгэн тайлбар тавих хэлгүүдээгээ хүлээжсэн тавьсан тайлбар нь авсан үнэ. Гэхдээ тухайн үе зүгээр өгчээсэн. 500 мянган вон бас авсан үнэ. Гэхдээ залилах зорилго байгаагүй. Гэхдээ хүний мөнгийг буцааж өгөхгүй юм гэж юу гэсэн үг юм бэ? Яг нэг ийм муухай увайгүй, ийм ёс суртахуунгүй, хэлсэн амдаа хүрдгүү ийм хүмүүс байдаг. Хүнээс мөнгө зээлсэн л бол заавал буцааж өгж сур. Тэр байтугай хүн танд бүр зүгээр мөнгө өгсөн бол тэр мөнгөний ч гэсэн боломжтой болсон үедээ буцаагаад өгж сур. Бити хүнээс зүгээр мөнгө зүгээр юм аав. Миний эргэн тойрон ч гэсэн яг үннийг хэлэхэд байна. Хүнээс зүгээр мөнгө авчаад юу ч болоогүй юм шиг явааддаг. Тэг чи юу гэж хэлдэг гэж өгчин штэ. Юу сүртэй. Өглөө юу. Жохон хүлээж байгаа л аваач. Би энэ чинь те тэдэн жилийн дараа тэд болгоод өгчин. Амар юм тэнэг юм ярьдаг бүр уур урмэр. Хүнээс мөнгө авсан бол те хоосон хоноод ч хамаагүй тэр өрөө дарж сур. Бүр юу гэж хэлэхээ би үнэхээр мэдэхгүй. Би өөрөө өөртөө ширтээ амьдрах бүр амар дургу байхгүй. Хүнээс мөнгө зээлэх юм уу хүнээс юм авчаал юм бол би тэрийг нөхтлөө 50 амарч чаддгүй төрлийн өөр тавих ч айгүй дургу. Тэгээ таньдаг хүнээсээ те зүгээр мөнгө ингээ өгөөчгээ авцсан ч гэсэн тэр юма буцааж өгч сураач. Энэ зүгээр хүнд байдаг одоо ёс суртахуун гэх юм уу, хүн чанар гэх юм уу, хүмүүжил гэх юм уу те хамгийн ихэнд тавигдах ёстой юм биз дээ. Хүнээс юм авсан бол эргүүлээд өгч сур. Энд чинь хамгийн ихэнд нь л байх ёстой шүү дээ. Бүр хамгийн ихэнд нь хүнээс юм авсан бол буцаагаад өгцсөр. Магадгүй хин нэгэн хэцүү байхад чинь те энэ мөнгийг хэрэглээрээгээд мөнгө өгсөн байж болон зээлдүүлээгүй. Тэгсэн бол тэрийг байн бодож явж байгаад өөрөө боломжтой болоод ирэхээр тэр хүнд нь буцаагаад өгдөг ийм ухамсартай байх хэрэгтэй шүү дээ. Ийм хүн л цаашаа явна. Одоо ингээл энэ хүн харалтаа. Ингэж гоё амжилттай явж байгаад нэр хүнд нь навс онж шүү дээ. Ийм нэрээ. За жоохон бухимдчлаа. Тэгээ дүүнэртаа гэж хэлэхэд хүнээс ямарваа нэгэн зүйл зээлж авсан бол заавал буцаагаад өгч сураарай. Бүр заавал өгж байгаарай заяа. Тэр хүнээс зээлж авсан юмаа буцаагаад өгөхөөс нааш бүр унтаж чадахгүй хэмжээний
зовдөг, хүмүүжлтэй, ухамсартай тийм залуучууд болоорой. Тэр эцсийн эцэд өөрт чинь хэрэгтэй. Өөрийн чинь амьдралд хэрэгтэй. Тийм хүн л цаашаа урт хугацаанд явна. Түүнээс бол тэ энийг аргалж байгаад нэг хэдэн төгрөг авчи. Мартцсан байлгүй. Иймэрхүү сэтгүүтэй, иймэрхүү бодолтой хүмүүс нэг хол явахгүй шүү. За яг хуу явж болно тэ энэ хүн шиг тэ 5 жил, 10 жил. Гэхдээ ийм зан чанар нь хизээ нэгэн цагт энэ хүнийг өөрийнх нь тэр байр суурьнд нь навс авчижил тавина. Энэ бол зүгээр л цаг хугацааны асуудал. Бурхан буруус гэсэн хүнийг буцаагаад байранд нь аваачаад тавьдаг. 200 мянган дагагчтай мукбан контент хийдэг нэгэн эмэгтэй ютубер Kwak Hyol-soo өнгөрсөн 1 жилийн хугацаанд таксины жолоочид хүчндүүлсэн аимшигтай гэмт хэргийн улмаас хүнд цочрол сэтгэлийн дарамттай амьдарч ирсэн тухайга ил гаргаж ярьжээ. Тэрээр энэ сарын 2-нд өөрийн суугт байршуулсан видеонд би энэ 1 жилийн хугацаанд энгийн байгаагаараа харагдахыг хичээж инээж явахыг оролдсон. Гэхдээ үүндээ энэ бол маш хүнд зовлон байсан хэмээн бүх хүннийг үзэгчдэд илчилжээ. Тэрээр өнгөрсөн жилийн 5 дугаар сард шөнө орой найзтайгаа архиугаад гэрлүүгээ харихдаа нийтийн тээврийн сүүлийн автобус метро зогссон байсан тул такси барьжээ. Архих уусан байсан болохоор таксинд суугаад гэрлүүгээ харих явцдаа арын суудал дээр унтчихсан байсан. Таксины жолооч манай байрны гадаах зогсоолд таксигаа зогсоогоод арын суудал руу н орж ирээд намайг хүчинтсэн гэж нууж байсан бүхнээ нулимстайгаар ярьсан байна. Аимшигт хэрэг хэдхэн хоромд болон өнгөрч бие сэтгэлээр хохирч босхын аргагүй гутралд орсон. Тэр өдрөөс хойш 1 жил гаруй хугацаанд эмэгтэйчүүдийн эмнэлэг болон сэтгэл заслын эмнэлэгт байнга үзүүлж унтч чадхаа болж айцтай амьдарч ирсэн. Хэрэг болсны маргааш нь өдөр эмнэлгийн шинжилгээ хийдэг төвд очиж мэдүүлэг өгч цагдаад хандсан байна. Гэвч цагдаа надад хүчирхийлүүлж байх үедээ яагаад шууд дуудлага өгөөгүй юм бэ гэж хэлсэн. Хүн боддоор тийм зүйлд өртгөл шууд утсаа авч дуудлага өгч чадна гэж боддог юм байх та гэж ойлын ярьлаа. Энэ цагдаагийн хэлсэн үг нь түүнийг улам хүнд байдалд оруулж гүн шархлуулсан байна. Түүний хэлснээр энэ хэрэгтэй холбоотой шүүхийн маргаан 1 жил хагас болж байгаа ч одоо болт шийдэгдээгүй. Хэдий процесс удаан байгаа ч тэрээр хэлэхдээ би өөрийн бүх өмч хөрөнгөө тавьсан ч гэсэн эцсээ хүртэл явнаа. Гэмт хэрэг хийсэн хүнийг заавал хариуцлага хүлээлгэнэ гэдгээ хэлсэн. Мөн бусад бэлгийн хүчирхийллийн хохирогч нарт хандаж өнөөдөрч маргаашч бидэнд хэцүү байх болно. Шүн болгон амьдрахаас айх үе ирнэ. Гэхдээ бид хамтдаа нэгдэж бие биенээ ойлгож дэмжиж хамтдаа амьд явахын төлөө хичээцгээе гэж үүсгэж олондоо урам хайрлсан байна. За тэгэхээр би энэ мукбан хийдэг ютубер охины яг энэ хүчндүүлсэн талаар тэр тайлбар бичлэгийг нь YouTube сувг руу норж үзсэн л дээ. Тэгээ өөр аягүй их уйлаад яриад лээ. Тэр цагдаагийн хэлсэн үг нь бүр үнэхээр амар байгаа. Хүчндүүлсэн юм а ярихаас илүү тэр цагдаад гомцноо ярьж байхдаа илүү хуйлаад байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр тэр цагдаануудаа юу гэсэн үг юм бэ те? Та тэгээд хүчндүүлснийхаа дараа шууд дуудлах хэрэггүй яасан. Яагаад маргааш нь ирж байгаа гэж хэлсэн байгаа байхгүй юу? Юу гэсэн үг юм бэ те? Энэ эмэгтэй хүн чинь тэр аимшигтай байдалд ороо, шоконд ороо, амар муухай байгаа штэ. Дуусан гут нь шууд цагдаа руу залгасан. Өө би энд хүчндүүлчлээ гэж цагдаа руу залгах юм. Яаж тэгж чадах юм бэ те? Согтуу явж байгаа. Тэг гэртээ орно. Тэг амар хэцүү байна. Архин гараагүй зөндөө юм болж байгаа штэ. Маргааш нь архин гараад эмнэлэг энтерт очоод цагдаагийн хэлцээр очсон чи яагаад ингэж удаж байгаад ирж байгаа. Дуусчаад бараг шууд цагдаагийн хэлцээр ирэхгүй байсан ингэж ангарцсан байгаа хгүй цагдаагийн ажилтнанд. Иймэрхүү хүчрхийлэлд өртөөд ирсэн эмэгтэй хүүхдүүд өөрсдөөсөө бол бүр маш их хэмжээний зоргийг гаргаж иж явж очиж байгаа. Тэр хүмүүстэй харилцахдаа бүр одоо тэр сэтгэл зүйчин ч байд юм уу, цагдаа ч байд юм уу бүр маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр бүр маш их зориг гаргаад бүр үнэхээр аимшигтай тэр мэдрэмжээ ингээд хүнд хэлхээс хүртэл айж байгаа штэ. Тэрийг ингээд арайч нэг юм уу илчлэгээд ирж яхад нь өөдөөс нэг эвгүй үг хэлэх юм уу, нэг буруу асар тавих юм бол буцаага тэр хүнийг өвдгөх юм уу, шархлуулах магадaltaй байхгүй юу. Тэгэхээр энэ цагдаагийн ажилчид одоо сэтгэл зүйчд те иймэрхүү хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд эмэгтэйчүүдтэй харьцдаг хүмүүс бол маш мэдрэмжтэй байх хэрэгтэй. Бид одоо энэ цагдаагийн ажилчдад уг энэ бүгдийг нь заадаг баймаар юм те. Яг хүчирхийлүүлээд ирсэн эмэгтэй хүмүүст ямар асуулт тавих хэвээр, ямар асуулт тавьж болохгүй юм те. Тэгээд энэ цагтаа бол ингээд нэг эмэгтэй хүний сэтгэл рүү дахиад ингээд юм хийх ашиж байгаа байхгүй. Тэгэл одоо яг энэ мэдээн дээрээс бас харахад те архийг хэтрүүлж ууна гэдэг ийм аюултай. Архийг хэтрүүлж хэрэглэнэ гэдэг ер нь бол байнга муу зүйлийг дагуулж идэг. Архийг хэтрүүлж хэрэглэж байгаа согтоод ухаан мэдрэлээ алдчихал юм бол таныг зүгээр л чөтгөр удирдаад эхэлт юм аа. Яагаад шоронд орсон хүмүүсийн 80-90% нь архиуж яагаад гинт хэрэгээ үйлдэлсэн бэ тийм? Яагаад энэ амиа алдж байгаа хүмүүсийн дийлэн хувь нь дандаа ийм архины асуудалтай хил ам маргаан янз бүрийн асуудалд орсон бэ тийм? Болж өгвөл архинаас хол яв.
зүгээр архи битгий юу. Архинаас л хол явахад нэр амьдралын 50% нь амжилт шүү. Ялангуяа залуучуудаа нэр. Би нэг өөрийнхөө амьдрал дээр хэрэгжүүлж байгаа болохоор мэдээд байгаа байхгүй. Би архиуж үзээгүй биш, уудаг байсан хүн. Би архийг бүр хэтрүүлээд бүр нэлээд олон хэрэг төвөгт орооцчихсэн хүний хувьд өөрөө энэ амьдралыг туулаад үзсэн болохоор архи гэдэг хүний амьдралыг бүр ингэж алдсан байх гэдгийг би мэдээд ойлгоод байн хэлээд байгаа байхгүй. Дүүнер маань ялангуяа энэ шоу зугаац ингээд архинаас л хол яв. Нэг өдрийн буруу сонголт, нэг өдрийн алдаа хүний амьдралыг оронгоор нь эргүүлдэг тохиолдол зөндөө байдаг шүү. Ялангуяа Солонгост амьдарч байгаа дүүнерээс сонсоод ах. Нэг өдөр шоуд жаваад зодон зохион хийгээд нэг Солонгос залууг зодоод нэг 6 сар шоронд байж байгаад явсан ийм таньдаг дүү мэнч байна. Тэгэл янз бүрийн хэрэг тавг, хүчингийн хэрэг иймэрхүү асуудалд орооцолж байгаа хүүхдүүдийг харахад дандаа архиуж яваад битгий гар. Зүгээр сайхан гэртээ те ном унших юм уу, юу хиймээрэн, фитнесээр явж тасгал хийх юм уу, гой Солонгос хэл сурах юм уу, зөндөө гой хийх юм байна штэ. За уучлаарай энэ мэдээг арай л урт болгочлаа бүр. Хүү, за дараагийн мэдээ рүү орцгаая. Сүүлийн үед Солонгост хүргэлтийн салбарт араас нь хөөж, мөрдөж бараг дайдах нь холгүй нөхцөл үүсэт байна. Шалтгаан нь гадаад иргэд хууль бусаар бусдын нэрийг ашиглан хүргэлтийн ажил хийх явдал юм. Үүний улмаас хууль ёсоор ажилтдаг хүргэлтийн жолооч нарын амжиргаа муудаж, бухимдсан хүргэлтийн жолооч нар өөрсдөө араас нь хөөж хууль бусаар хүргэлт хийж буй жолоочдыг барьж авдаг болжээ. За та бүхэн бичлэг дээрээс харуул нэгэн гадаад жолооч зүгтж Солонгос жолооч араас нь хөөж сурвалжлах баг хүртэл хамт давхиж эхэлжээ. Гудамжаар таарлцсан цагдаач с сэжигтэй санагдаад араас нь гүйж орсон байна. Барьж авсан жолооч нарын хэлснээр энэ гадаад иргэн нь оюутны визтэй, гэхдээ оюутны визээр ажил хийх боломжгүй. Тэгвэл тэр хүргэлтийн жолоочоор яаж бүртгэгдсэн байв? Хариулт бол тодорхой. Бусдын нэрийг хууль бусаар ашигласан. Та өөрөө энэ хүн биш байна. Та өөр хүний нэр ашигласан байна. Хилийн хяналт оршин суух хуулийг зөрчсөн тул эндээс таныг шууд баривчлаа. Хууль бус хүргэлтийн жолооч нарын тоо огцон өсөж, хууль ёсны жолооч нарын ажил орлого багасж ихсэн тул зарим жолооч нар нь шууд өөрсдөө араас нь хөөж барьдаг болсон байна. Үнэхээр хоолоо олж идэх мөнгө алгаа, амьдрал маань сүрч байна. Тийм болохоор би өөрөө энэ хүмүүсийг барьж ихсэн. Хүргэлт хийдэг гадаад иргэд хит их болж байна. Баригдчихад дийлэнх нь тийм ээ, би хүний нэр ашигласан гэж хэлдэг. Хоолны газар жижиг дунд үйлдвэрийн хүргэлт хийдэг бизнес эрхлэгчдийн хувьд хэрвээ гадаад иргэн ирвэл хамгийн түрүүнд визээ үзүүл гэж хэлдэг. Зарим нь визээ үзүүлэхгүй шууд биднийг түлхээ зүхтаадаг. Ийм тохиолдолд хоол хүргээгдэхгүй уддаг. Хэрэглэгчид гомдол гаргаад эхэлдэг. Мөн зарим хууль бус жолооч жолооны үнэмлэхгүй даатгалгүй байх тохиолдол олон. Осол гарвал бүх хохирлыг хоолны газар өөрөө төлөх нөхцөл үүсдэг. Тийм учраас иймэрхүү зөвшөөрлгүй хүргэлт хийж байгаа хүмүүст арга хэмжээ авч өгөөч гэж гомдлсон байна. Сурвалжлах баг нэрээ хууль бусаар зээлдүүлдэг хүмүүсийг ч олж уулзжээ. Нэрээ зээлүүлсэн гадаад иргэдийн бүх орлого өөрийнх нь нэр дээр бүртгэгдэж татвар нь тэр бумаар тоологдох хэмжээнд хүрчээ. Тэдний нэг нь хэлэхдээ би баг 20 хүнд нэрээ зээлүүлсэн байх. Ганцхан өнгөрсөн жилд л миний нэр дээр 240 сая воны орлого бүртгэгдсэн. Одоо миний төлөх ёстой орлогын татвар 55 сая вон, эрүүл мэндийн даатгал 40 сая вон гэж хэлжээ. Харин хүргэлтийн том платформуд болох Педаре Минжу, Купан хүргэлт зэрэг газрууд энэ асуудал нь хүргэлтийн компаниудын асуудал, бид оролцох боломжгүй гэж мэдгдсэн байна. Гэвч энэ байдлыг энэ чигээр нь орхивол цаашдаа илүү том аюул ноцтой асуудал үүсэх эрсдэлтэй гэж мэрэгчлэнүүд анхааруулж байна. За тэгэхээр Солонгост амьдардаг монголчууд маань мэдж байгаа те, өмнө яг нэг айл үлэгдэг хүмүүсийг очиж барьж аваадсан нэг Халцка гэдэг нэг нөхөр байсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан сүүлийн үед Зэлхтө Педар гэдэг ийм гадаад иргэдийг барьдаг солонгосчууд зөндөө болцсон юм байна. Яагаад вэ гэхээр энэ хүмүүс ингэж олширж байгаа учраас бидний орлого багасаад байна. Ойлгомжтой тий. Хүргэлт хийж байгаа хүмүүс нь цөөхрөх тусмал хүргэлтийн компаниуд нь тэр хүргэлт хийж байгаа хүмүүсээ олохын тулд их хэмжээний цалин өгнө. Ихсэх тусам хүмүүс их байгаа юм чинь ингээд баг мөнгө өгнө шүү. Тэгэхээр яг албан ёсны бичиг баримттай хүргэлт хийж байгаа солонгосчууд нь өөрсдөө их хүргэлт хийхин тулд өдөрт олж байгаа мөнгөө ихсэхийн тулд энэ гадаад хууль бусаар хүргэлт хийж байгаа хүмүүсийг баривчилж өөрсдөө араас нь хөөж аваад барьж аваад цагдаа дуудаж өгдөг болсон гэж ойлгож байна. Энэ мэдээ та бүхнийг шоконд оруулах бах. Зарим нэгнийх нь инээд нь өрөх бах. За бүгдээрээ мэдээтэйгээ танилццгаая. Өөрийгөө жүжигчин Ижонжэ гэж нэрлсэн романтик залилан хийдэг бүлэг этгээдүүд 50-аад настай нэгэн эмэгтэйгээс нийт 500 сая воны залилан авсан ноцтой хэрэг гарчээ. Эдгээр этгээдүүд хиймэл оюунаар бүтээгдсэн хуурамч зураг болон хуурамч жолооны үнэмлэх ашиглан эмэгтэйг итгүүлж удаан хугацаанд хуурсан байна. Хэрэг анх TikTok дээр ирсэн нэгэн мессежээс эхэлжээ. Өөрийгөө жүжигчин Ижонжэ хэмээн танилцуулсан хүн фэнүүдтэйгээ харилцахыг хүссэн гэх шалтгаанаар өнгөрсөн 4-р сард
Мириан хотод амьдардаг 50 настай A гэх эмэгтэй рүү анх чат бичжээ. Залливч A эмэгтэй Squid Game киноны шинээр гарах ангийн талаар ярьж жинхэнэ найз мэт харилцаж итгэлцэл үүсгэн улмаар солонгосчуудын харилцдаг Kakao-г ID-г нь авч Kakao-гоор хоорондоо харилцдаг болжээ. A эмэгтэй хэлэхдээ тэр надад би телевизч үзэх завгүй амьдардаг хүн гэж хэлээд намайг Ижонжэ гэдэгт минь итгэж гэж байнга гуйдаг байсан. Гэмт этгээдүүд өөрсдийгөө Ижонжэ мэт харагдуулахын тулд хиймэл оюунаар бүтээсэн нисэх буудлын селфи зураг төрсөн огноо нүхтэл буруу хуурамч жолооны үнэмлэх зэргийг илгээж A эмэгтэй итгэлийг бүрэн олжээ. Дараа нь өөрийгөө менежер гэж танилцуулсан өөр нэгэн этгээдийг холбож өгсөн нь жинхэнэ залилангийн эхлэл байлаа. За тэгэхээр өөрийгөө Squid Game-ийн нөө гол дүр тоглосон Ижонжэгээ солонгосын алдар нэр хүндтэй жүжигчин байдаг шүү дээ. Тэрийг гэж анхлаа TikTok-оор мессеж бичиж хагаад солонгосчуудын хоорондоо харилцдаг Kakao-г гэдгийнх нь ID-г нь аваад өөрийгөө танилцуулаад би завгүй байна, би ийм мижийн инглээ тэглээ гэж нөө мессеж бичээд бүр юм дотн харилцааг үүсгэж гисэн байгаа байхгүй юу. Би үнэхээр завгүй байдаг гэхдээ тэр эмэгтэй хүний сэтгэлийг нь өрхтөж авч жагаад өөрөө яг Ижонжэ гэдгийг бүрэн итгүүлж чадсан юм шиг байгаа. Ерөнхийдөө энэ эмэгтэй өрхөнд орсон гэдгийг мэдэнгуудаа за одоо би чамд менежерээ танилцуулъя гэд менежертайгаа холбоод өөрөө түр аргашаа суусан байгаа байхгүй юу. За менежер хэмээн танилцуулсан хүн Ижонжэтэй уулзуулж өгнө гэж хэлээд 6 сая вон эхлээд нэгсэн байгаа. Харин A эмэгтэй би мөнгө төлж уулзмааргүй байна. Зүгээр уулзаж болохгүй мүү гэсэн байгаа. Тэгсэн уулзсныхаа дараа би бүх асуудлыг бүгдийг нь шийдээд өгнө гэж ятгажээ. Нэг удаа мөнгө шилжүүлсэн цагаас хойш тэдний хүсэлт улам ихээр нэмэгдэж эхэлсэн. Фэн уулзалт хийх чинь VIP карт гаргана гэж 10 сая вон нэгсэн байгаа. Ижонжэ Америкийн нисэх буудалд саатуулагдсан гэх шалтгаанаар дахин хэдэн 10 сая вон нэгж авсан байгаа. Ижонжэ жүжигчин те Америкийн хилээр орох гэж байгаад асуудал үүсчлээ. Газ мөнгө явуулахгүй болохгүй. Газ мөнгө явуулаарай гэсэн чинь энэ 50 настай эмэгтэй итгээд 10 сая воноор нүгж явуулаадсан байгаа байхгүй юу. Яаж байгаа юм бэ? Тэр мөнгө надад өгчихгүй. Надад өгсөн бол би яаж тань буцаагаад өгнө шүү дээ. За гэмт этгээдүүд A эмэгтэйтэй чатлахтаа юу гэж чаталдаг байсан бэ гэхээр ханаа зүгийн бал минь хооны гэж чаталдаг байсан гинэ. Тэгэхээр яагаад зүгийн бал гэж чаталдаг байсан бэ гэхээр нэг хооны гэдэг үгийг орчуулахаар нэг зүгийн бал гэдэг үг болдсон шүү дээ тий. Гадаадаас алилын хийж байгаа хүмүүс чинь нэг Google AI-аар чатыг нь орчуулж байгаа шүү дээ. Тэгээд хооны гэдэг нэг солонгос үгийг орчуулахдаа зүгийн бал минь гэдээ орчуулсан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь 50 настай их чинь зүгийн бал гэдэг үг нь аягүй гоё таалагдсан юм шиг байгаа. Зүгийн бал минь хооны гэх мэтээр дотн харилцаж үерхэж байгаа мэт мэдрэмжийг өгч чаджээ. Ингэж итгэсэн A эмэгтэй зөвхөн 6 сарын хугацаанд 500 сая вон алдсан байна. За A эмэгтэй хэлэхдээ тэр ирээд бүх мөнгийг минь буцааж өгнө гэж хэлсэн. Би өөрийгөө ийм байдалд орно гэж сансангүй гэж ярьжээ. Цагдаагийн ажилчид мөрдөн байцаагчид хэргийг шалгаад эхэлсэн с ิจ гтэн A эмэгтэйд надад итгээрэй гэсэн сүүлчийн мессежийг илгээгээд тэр чихтэй алга болжээ. Тэгэхээр энэ 50 настай эмэгтэйд нэг л сонин санагдаа тий 500 сая вон өгчөөд байхад яагаад ирэхгүй байгаа юм бол энэ ер нь худлаа юм биш үстэй гэд цагдаагийн хэлцээр очиод хэлсэн чинь цагдаагийн ажилч шууд нөгөө Kakao-гийн шалгаад мессежүүдийн шалгаад бүх юм шалгаж эхлэн шүү дээ. Хідэн дөрөв шилжүүлсэн байна. Тэнгууд нөгөө хэд нь шууд с ิจ авчиж байгаа байхгүй. За энэ цагдаад мэдгэдчихгээд тэр хамгийн сүлд хэлсэн тэр явуулсан мессеж нь амар зөвүүн байгаа. Наа мэдөө ёо би Ижонжэ мөн байна. Надад итгээрэй гэж хэлээд тэгээ тэр чигээрээ алга болсон байгаа байхгүй. Амар зөвүүн байгаа. Цагдаад мэдэгдсэн гэдгийг мэдэнгуудаа хамгийн сүүлд явуулж байгаа мессеж нь надад итгээрэй гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ яах гэж энийг явуулсан бэ гэхээр энэ нэмэгтэй магадгүй те бүх асуудал шийдэгдээд ингээд цагдаа нар биднийг олохгүй ингээд бүр хэдэн жил өнгөрсний дараа энэ нэмэгтэйг нь толгойг нь дахиад эргүүлэх гэсэн бодлого байсан болов гэж би хараад байгаа байхгүй. Надад итгээрэй гэж мессеж явуулаад байгаа. Ямар зөвүүн байна те. За харин Мириан хотын цагдаагийн газар хэргийг мужийн төвд шилжүүлсэн бөгөөд одоо цагдаа нар Камбожид байрлах залилангийн бүлэглэлтэй холбоотой эсхийг бүрэн хэмжээнд шалгаж байгаа гэжээ. За тэгэхээр яг энэ мэдээний доор 6600 солонгос сэтгэгдлүүлдсэн байгаа байхгүй юу? Бүр хэдэн сая хүн үзсэн энэ мэдээг. Хамгийн их лайк авсан комент нь юу гэж бичсэн байсан гэж. Айгуу ажиммэ минь дээ, ажиммэ минь Ижонжэ юу гэж өөртөө чинь чаадлах вэ гэж бичсэн байгаа. Айгуу ажиммэ Ижонжэ юу гэж өөртөө чинь чаадлах юм бэ нэрнгээсээ. За тэгсэн бас нэг хүн итгэсэн гэдэгт нь итгэж өгөхгүй юм гэсэн байна. Шууг нь инехгүй гэж хичээж байсан
зүгийн бал дээр үхтлээ инээлээ гэсэн байна. Хохирогчд уучлаарай гэж хэлэхэд хаа явсан газраа солонгос хүн гэж өөрийгөө битгий хэлээрээ гэсэн байна. Ийм хүнд яаж 500 сая вон байсан болоо гэсэн сэтгэл байна. За нэг хүн ингэж бичсэн байна. Энд байгаа хүмүүс дийлэнх нь хохирогч эмэгтэйг шоолж инээлдэн хөхрөлдөж байх шиг байна. Гэхдээ энэ асуудлыг нухацтай харахгүй бол AI-аар хийж байгаа лөөрөд улам хурц хэлбэрт шилжиж байгаа шүү. Өнөөдөр та энийгээ сууж байна. Маргааш таны ээж аав, эмээ өвөө хохирсон байх чинь билүү? Инээгээд өнгөрөх асуудал биш л юм шиг харагдаж байна гэсэн сэтгэлийг үлдээсэн байна. Би бас инээчлээ. Уучлаарай. Гэхдээ нэр яг үнэн шүү. AI-аар одоо энэ хийж байгаа луурд бүр арай л амар болоод байна шүү дээ. Одоо мэдгүй яг хэдэн жилийн дараа гэдгийг мэдгүй байна. Тун ойрын хугацаанд золбоо гэдэг хүн шиг ингээд суугаад ярьдаг юм AI гараад ирсэн байна гэж боддоо. Би өөрөө энд ингээд суугаад та бүхэн солонгосын сонин сайхан мэдээг бэлдээд байх шаардлагагүй болно. AI суулгах чинь тэгэл энэ чинь нөгөө нэг юу ярихыг шивээд өгч чинь та нартай харьцсан. Ийм AI удахгүй би болно гэж боддоо. Магадгүй хэдхэн сарын дотор ч энэ болж магадгүй шүү. Энэ бол үнэн. Над шиг ингэж олон удаа алдахгүй ингэж одоо тийм манай эдитер одоо над зовох шаардлагагүй болно утахгүй. Би одоо нэг ингэж жишээлбэл уншиж байхдаа зөндөө бол алдаж байгаа байхгүй. Тэр алдаж байгаа хэсгийг нэг харуултаа манай эдитер. Тэгвэл Монголыг энэ оны тэгэхээр солонгосын волейбол тэгэхээр яг AI орлуулчих юм бол одоо ингэж олон алдаадах шаардлагагүй. Ерөөс амар болчих жоох байхгүй. Мэдхгүй AI-аар дамжуулсан лөөвөр бүр цаашд бол маш их болох байх. Тэгээ ялангуяа энд ямар хүмүүс өртөөд байгаа гэхлээр дандаа нэг 40 50 те 60 70 гарсан их жах нар эмээ өөнөр өртөөд байгаа байхгүй. Тэр хүмүүс бол яг бид нар шиг энэ их мэдээллийг авч чадахгүй байгаа шүү дээ. Болгоомжтой байж ээж аавдаа их жах нартаа эмээ өөнөртөө сануулж байхгүй бол одоо Монголд ч гэсэн иймэрхүү өөр ороод ирнэ шүү. Гэхдээ яг видео кол хийгээл надаа одоо нэг хэдэн сая төгрөг шилжүүлээд би энд хэрэг түүхт орооцолтчлоо гэж ярина. Яг л хуцаар ярина. Яг л над шиг хүн. Яг тэр хүн мөн үгүй юу гэдгийг мэдэх боломжгүй ийм үе 90 цаг үе ирчээд байгаа байхгүй. 90 цаг үе. 90 цаг үе гэж ярих зүг билүү. Одоо жишээлбэл би ингээ алдчих штэ. AI бол алдахгүй энэ бүгд ингээ дурчинтан сагаа ярьчих гэсэн үг байхгүй. Тэгэхээр иймэрхүү залиланд өртөхгүй байх ганцхан л арга байгаа. Тэр нь юу вэ гэхлээр нэг гэр бүлийнхэнтэйгээ нууц кодоор хоорондоо тохиролцоорой гэж би хэлээд байгаа штэ. Одоо ээж автагаа яг амдэр нүрээ хараад уулзчих ах үедээ хэрвээ гівэд би залгаад мөнгө төгрөг нэг ч юм уу намайг барьцаалчлаа би нэг асуудалд орчлоо гэх юм бол ийм тохиролцох нууц хөхтэй болёо гэдэг. Одоо жишээлбэл охин нь те над ийм хэрэгт оролцож намайг хүн барьцаалчлаа хэдэн сая вон те хурдан миний данс руу шилжүүлээд тэгэж хэллээ гэж бодъё л доо. Тэгвэл хоорондоо нууц өгөө тохиролцсон бол чи нөгөө нууц өгөө хэлдээ гэд асуухад нууц өгөө хэлэхгүй бол энэ залилан байна AI байна гэдгийг мэдэх нь шүү дээ. Гэх мэтчлэн иймэрхүү AI-аар хийж байгаа залилангаас болгоомжлохгүй бол ер нь явандаа маш нарийн болж байгаа шүү иймэрхүү лөөрөө. Тийм ч бас манай монголчууд ч гэсэн иймэрхүү залилан лөөрөөс аль болох сонор сэрэмжтэй тийм байнга тэ мэдээллийг авч байхгүй л болвол бид нар өөрсдөө ч гэсэн нэг өдөр яг энэ эмхтэй шиг ингээд 500 сая вон байтугай мөнгө алдсан сууж авах хин ч үүсэхгүй шүү дээ. Тийм их мөнгө бидэрт байхгүй л дээ. 500 сая вон гэдэг чинь амар их мөнгө шүү дээ. Ууг онхгүй 500 сая вон. 500 сая вон чи юу вэ? Монголд хэдэн өрөө байр вэ? За ямар тааш өнөөдрийн солонгосын сонин сайхан нэвтрүүлгээр бэлдсэн мэдээллүүд минь та бүхэн таалагдсан байх гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл Золбоо ТV-тэй бүгдээрээ дараагийн солонгосын сонин сайхан нэвтрүүлгээр уулзтлаа. Бай.